туулын хурдны зам за. Ерөнхий сайд улсын шийдвэр гэх юм гаргаад зогсоож явах шиг байна. Хүмүүс одоо хоёр талцаад энэ дээр гаргаад байна. Нийгэм таны засгийн газар дээр юун дээр хэрэгжиж эхэлж ийсэн одоо тэцүүн батлагдаад явж исэн шүү дээ. Тэгэхээр ингээд нэг юм засгийн газрын хоорондын уялдаа холбоогүй байдал гэх юм уу нэгэн дээр нь эхлүүлээд мөнгө гаргачихсан байдаг. Нөгөө засгийн газар зогсоодог байдаг. Одоо тэгээд хэдүүлээ нөгөө бид үлээ ингээд нөгөө том агуулгаараа дүгнэхэн зүйтэй болов л гэж би хэлээд байна шүү дээ. Ер нь ингээд яг хоо хэвлэл мэдээллийнхнаас өсгөд би үл хийхдээ юм зарчмын байр суурь илэрхийлээд байгаа. Одоо ч сая хуулийн дээр өсгсөн тийм ээ. Энэ ингээд нэг юм хагас парламент хагас ерхийлэгчийн тогтолцоотой болчиход байна. Энэ хувь хүний асуудал биш ээ. Энийг хэдүүлээ агуулгаар нь олж харуул дараадаа хэрэгтэй л гэж байгаа. За энэ төсөлтэй холбоотой би байр суурь илэрхийлээ. Энэ бол хамтарсан засаг хамтраагүй засгийн газрын ялгаатай байдал ингэж харагдаж байгаа маа. За энэ гашуун сухад ганц мод ч гэсэн энэ чинь ингээд дангаараа явжгаад би энийгээ ингэж ус төржүүлээд ягаад гэвэл нөгөө ирэх барьж байгаа нам нь илүү амжилттай юм шиг болчихлоор нөгөө сөрөг хүчин нь сонголт нөлөөлнө гэж түгшдэг. За ингээд нэг асуудал гаргаж ирдэг тийм ээ. Ингээл ийм байдлаар л одоо бид нар ингээд яваад энэ нэг сүүлийн одоо 15 20 жилийн хугацаанд чинь дандаа л төслөө ингэж татан унагсан шүү дээ ер нь. Туулын хурдны зам чинь бол одоо 2013 оны арчсан намын ирэх барьж байгаа үеийн төсөл шүү дээ. А манай засгийн газар хамтраад юу хийсэн бэ гэхээр бид нар хагасаа өдөр бүх намын дарга нарыг иймч зүйл болох болов гэж бодоод л уулздаг гэсэн. Тэгээд мэдээллийнхаа төрөнүүдийг гаргаад, тэзүүгээ гаргаад, байгаль орчны яамных нэг тухайн үед одоо оруулж ирж ярилцаад тэгээд ингээд ихэлсэн зүйл. Хамтарсан засаг хэвээрээ явж байсан бол ийм зүйл болохгүй туулын хурдны зам баригдчих байсан. Хамтарсан засгийн газар биш болсон учраас л ийм асуудлууд одоо ингээд болж байгаа. За энэ харбины гэрээгээд байгаа асуудал ч гэсэн энэ чинь парламент бөөнөрөө хилцээд их хурлын даргын өрөөнд хэдэн ч удаа яриад за тэгээд ингээд арчсан намын сайд нар нь оролцоо хийсэн зүйл шүү дээ. За ингээд салцчихлаар яах вэ гэхээр дахиад энэ төслүүд нь одоо явахгүй байж байгаа. За ингээд яг өнгөрсөн хугацаанд оюутлогын төсөл байсан. Энэ юу байсан бэ? Хамтарсан засгийн газар байсан тийм ээ. За дараа нь одоо бөөн улс төрөлцөн ийм дам засгийн газрууд байгуулагдаж байсан. Одоо улс төрний хөгжилтэй гэхдээ улс орны хувьд бол их харамсалтай хэмжээлүүд болж өнгөрсөн. За энэ алдааг ковидын үед бидний хувьд маш сайн одоо олж харж ирсэн учраас энэ холимог тогтолцоо руу орсон. За ингээд одоо 5 намтай хамтраад улс төрчил багтаа асуудлуудаа хурдан шийдээд явъя л гэдэг ийм зүйлийн дагуу хийгдсэн. Тэгээ парламент конвоктчод одоо дараа нэг хамтарсан засгийн газар биш болчингууд тухайн үед конвоктчсэн хүмүүс маань хүртэл одоо энэ асуудлыг цуцлын үдэргээд явж байгаа ийм зүйл бол бид нар зүгээр улс төрийн дүүл гэж байна. Энэ ерөөсөө нэг хамтарсан хамтраагүй засгийн газар ялгаад. Тийм учраас зүгээр цаашдаа хамтарчлаар бас ингээд шүүмжлээд идэг шүү дээ. Тийм ээ тэгэхээр хэцүү. За ингээд энийг одоо бид нар ингээд цаашдаа төлөөсөө бодох хэрэгтэй. Хамтруул эдийн засаг сайн байна. Төслүүд явнаа. Тийм ээ. За гэхдээ хамтрахлаар одоо бас ингээд бүх намууд хамтарчлаа сөрөгч байхгүй болоод байна гэдэг шүүмжлэл бас гарнаа. За ингээд хамтрахгүй явчихаар яах вэ гэхээр хоорондоо хэрэлдээд хамаг юм татаж унгаагаад муу сайн гэдэг ийм дүрмээр ингээд яваад байдаг тийм ийм л зүйл байгаа. Зүгээр яг би учир ерөнхий сайдын одоо байр суурийг би яг нэг танхимд нь байгаагүй учраас сонсоогүй магадгүй зүр гуйвуулсан байж магадгүй хууль хяналтын байгууллага эцлээд эргэлзээгээ тайлаад явуулаа гэсэн өнцгөөс ярьсан болов гэж бодож байна. Тэрнээс биш популистууд юм уу ямар нэгэн байдлаар одоо улс төрчид за өөр одоо санаа зорилготой их хурлын гишүүд за 91 байгууллагууд төсөл гацаахыг бол ойлгоно. Монгол улсын ерөнхий сайд өөрөө төслөө одоо ингээд гацаадаг байвал чинь Монгол улсад юу ч өршлөхгүй шүү дээ. Ягаад гэвэл гүйцэтгэх засаглалч нь өөрөө гал авах зорилготой. Ерөнхий сайд чинь өөрөө ерөнхий мишок байх зорилготой. Байнга нүдүүлсэн гал дундуур л одоо явж юмнуудаа өргөжлүүлдэг ийм түүхтэй. Тэгээд гавья хоёроо өөрөө түүхээр үнэлүүлдэг юм л ажил шүү дээ. Тийм учраас зоригтой байгаарай л гэж би. Улс хурлын нийцийн чуулганд туулын хурдны зам ш туулын 1-р тойрог зам гэж танилцуулсан гэж амар гишүүн бол яг ингээ эргэж харахад бол туулын хурдны замыг танилцуулж батлуулаагүй 1-р тойрог зам гэж батлуулсан. Үгүй ээ, тэр чинь батлагдсан байх. Одоо ингэ чи байгаа. Туулын хурдны зам за тэгээд туулын хурдны замтайгаа холбогдох 2 тойрог зам баггүй. Энийг одоо зөндөөл ярьчихсан. Та хэд маань ингээд нөгөө биднэрт нэг юм нөгөө факт чек хийхгүй байгаа нэг юм зовлон гарч ирээд байгаа юм. Уг нь бол энийг ингээд тоогоор нь тухайн үед ярьжсэн зүйлүүдийг яриул бид нар хагас өдөр бүхэн энийг бүр замаар нь ярьсан. Замаар нь ярихдаа яах вэ гэхээр тухайн үед одоо Батүл даргаас ахуулаад бүх хотын дарга нарыг одоо би урьжсэн. Бүх намын дарга нарыг урьжсэн. Яагаад яг ийм юм болно гэж мэдээд энэ төсөл гацчихгүй гэж бодоод тухайн үед нэг адилхан байр суурьтай болгож ирсэн. Баггүй. Тэгээд тэрний ч бас үр дүнд өнөөдөр би
улс төрийн одоо намын дарга нар бол одоо энэ дээр бас бүгдээрээ энэ төсөл явах нь зүйтэй. Гэхдээ эргэлзээгээ тайлаад явах нь зүйтэй байдлаар харж байна л гэж. За засгийн газар одоо энэ дээр манлайл авах хэрэгтэй байхгүй да. Хэрвээ том төслүүдээ одоо ингээд хамгаалъя гэж бодож байгаа. Хэрвээ засгийн газар том төслүүдэд хамгаалахгүй гэдэг ийм одоо байр суурь байгаа бол эртхэн шиг тэгээд энэ асуудлыг одоо нэгдэлт нь гаргахгүй бол тэгээд ингээд засгийн газрын эсрэг байгаад байгаа юм шиг засгийн газрын гишүүд нь өөрсдөө одоо ингээд эсрэг коннотод байдаг. Тухайн үед хамт ажиллаж байсан хүмүүс нь эсрэг коннотод байдаг. Ийм төлөв байж болохгүй. Тийм учраас яг мэдээж би тухайн үед нөгөө энэ ажлыг хийсэн ерхий сайдын үед энэ зөвөөл гэж би том төслүүд явах зүйтэй л гэж би үзнэ. Ил тод байх хэрэгтэй гэдэг дээр 100% санал нэг байна. Одоо энэ мандалал засгийн газрын гишүүд дээр байх хэрэгтэй. Засгийн газрын гишүүд хэрвээ өөрсдөө энэ дээр эргэлдэж байгаа бол маш хурдан одоо үнийг оруулж ирэх эрхэнд засгийн газар өөрт нь бол байгаа. Дээрээс нь яг нэг зүйл хэлээ. Засгийн газар өөрөө мандалал ингээ алдчихлаар том төслүүд ингээ гатчихж байгаа маа. Тийм ээ. Тэгээд яг мэдээж одоо миний хувьд туулын ордны замын тал за мегатлуудын одоо талд хувь оюурд гэдэг гишүүний хувьд зогсох нь бол ойлгомжтой. Гэтэ энэ чинь нэг л гишүүн байхгүй. Тийм учраас одоо энэ манлайлал гүйцэтгэх засаглал аваад энэ төслүүдэд явуулах нь Монгол улсад бол хэрэгтэй. Эргэлзээ байгаа бол гяс тайлаад тэгээд төслүүдэд явуулах нь тэгэхгүй өөр юу хийх юм бэ гэсэн. Нийслэлийн намын нийслэлийн намын сар хоёрч хоорондоо бодлоготой байгаа шүү. Энэ нийслэлийн намын хооронд тойрсон жилийн хоёр ямар байсан. Тэгээд бас бицаа байна уу? Нийслэлийн намын хорооны хурал өнөдөр болж байгаа гэж би мэдээлэл авсан. За уур амьсгалын хувьд бол бүгдээрээ л одоо хотын даргахийн төслүүдийг дэмжих юм байр суурьтай байгаа мэн гэж миний хувьд бол ойлгосон. За яг ингээд хувь хүмүүст нь уулзахлаар одоо Учрал Нямбатар хоёрын хувьд бол зөрчил бол байхгүй байна гэж би хараад байна. Одоо бид зүгээр ингээд ордон дотор байгаа мэдээллийг л бодоод байгаа шүү дээ. Зүгээр цахим орчинд хэвлэл мэдээллийн салбарт магадгүй дэмжигчдийн нь одоо тийм ээ одоо нэг үндсэн бэйс дээр үл ийм зөрчлүүд бол байна тийм ээ. Энэ ийм асуудлууд бол байна. Тийм учраас намын дарга хотын дарга хоёр үлдчихэж байгаа хугацаанд би мөрийн хөтөлбөр хэрэгжүүлээсэй л гэж бодож байна.